In 5080, one foreign observer asserted that the only language Muscovite knew was their own, and that only Greek interpreter in the service of the Grand Prince was trained by Greeks who taught their students the corrupt jargon of Greeks speak nowadays, instead of ancient Greek or language in which early fathers wrote their books. A century later, however, Foreign Office burgeoned to include a staff of 23 translators and 20 interpreters. The language of their expertise, some claimed knowledge of 2 or 3 languages, clearly reflected the priorities of Moscow's foreign policy. Translators knowledgeable in various languages numbered as follows: Latin 8, Tatar 8, German 6, Polish 5, Dutch 2, Swedish 2, Greek 2, English 1, Turkish 1, Mongol 1. Additionally, several translators into Tatar and Kalmyk were assigned to Kazansky Dvorets, an office in charge of administering Kazan. 1580 онд гадаадын нэгэн ажиглагчийн дүгнэснээр Москвагийнхан зөвхөн өөрсдийнхөө л хэлийг мэддэг. Москвагийн их банкны албанд үйлчилж байгаа ганцхан грек орчуулагч байгаа бөгөөд түүнийг грек багшаар заалгасан. Харин грекүүд бол тухайн үед бохир ярианы хэл зааж өгдгөөс биш, эртний грек хэл эсвэл судрын грек хэлийг зааж өгдөггүй байсан. Ингээд 100 жилийн дараа гэхэд харин гадаад харилцааны товчоо бол 23 орчуулагч хэлмэрч нартай ийм бүхэл бүтэн багийг ажилуулдаг болсон байсан. Эдгээр энэхүү орчуулагч нарын хэл нь бол тэд өөрсдөө 2 эсвэл 3 хэл мэднэ гэж баталж байгаа хэл нь Москвагийн явуулж байгаа гадаад бодлогын шууд тусгал болдог. Ингээд орчуулагч нарыг хэлнийх нь мэдлэгээр жагсаах юм бол латин хэлтэй орчуулагч нар 8, татар хэлтэй орчуулагч нар 8, герман хэлтэй орчуулагч нар 6, польш 5, дач 2, швед 2, грек 2, англи 1, турк 1, монгол хэлтэй орчуулагч 1 байсан. Түүнчлэн Казаны бүс нутгийг захирдаг Казанский дворецд бол хэд хэдэн татар, халимаг хэлний орчуулагч нар мөн ажиллаж байсан. While translators of Tatar and Turkish were slightly outnumbered by Europeanists in the Foreign Office, interpreters of Asian language held an undispatched majority. 12 interpreted into Tatar, 3 into Turkic, 3 into Persian, and 1 into Kalmyk. The remaining staff were 2 interpreters into Greek, 1 into Latin, 1 into Italian, and 1 into English. On the whole, Moscow employed more translators and interpreters of the Asiatic languages. Гадаад харилцааны төвчөндөх Европ хэлний мэргэжилтэнгүүдийг бол турк, татар хэлний орчуулагч нар улам их давмгайлан ажиллаж байсан. Азийн хэлний орчуулагч нар бол гарцаагүй. Одоо орчуулагч нарын багийн гол хэсэг ингээд 12 орчуулагч бол татар хэл рүү, 3 орчуулагч турк хэл рүү, 3 орчуулагч перс хэл рүү, 1 орчуулагч халимаг хэл рүү орчуулах хийж байсан. Үлдсэн орчуулагч нар бол 2 нь грек, 1 нь латин, 1 нь итали, 1 нь англи хэл рүү орчуулах гэж байсан. Ингээд бүхэлдээ Москва бол Азийн хэлний орчуулагч хэлмэрч нарыг улам ихээр ажилуулах болсон. At the same time that Moscow employed translators to conduct its relation with West, it continued to rely predominantly on interpreters in southern and eastern regions. Most of these interpreters bore Russian names, a clear indication that they were freed Russian captives. By contrast, translators into Tatar and Turkish had Turkic last names and Russian first names, betraying the fact that this more literate contingent of Foreign Office consisted of converts who came from indigenous population. Адилхан цаг хугацаанд Москва баруун зүгт өрөндийнхэнтэй харилцаанд орчуулагч нарыг илүү ихээр ажилуулж байсан ч гэсэн энэ нь өмнө болон зүүн хил дээр ажиллаж байгаа олон тооны орчуулагч нарын
үйл ажиллагаанаас шууд хамааралтай байсан. Ингээд Москвагийн ажиллаж байгаа бүх орчуулагч нар бол олзлоос чөлөөлөгдсөн гэдгийг нь тодорхойлон зааж байдаг орос нэртэй байдаг. Харьцуулж үзэх юм бол татар турк хэлний орчуулагч нар харин турк овогтой орос нэртэй байдаг бөгөөд энэ нь гадаад харилцааны товчоонд ажиллаж байгаа эдгээр орчуулагч нарын хэн нь орон нутгийн харин хэн нь орон нутгийн биш вэ гэдгийг тодорхой заах зорилготой. Moscow valued its translators. In the late 17th century, an average translators employed at Foreign Office received a handsome payment by Moscow standards. 300 chets of land, one chet equals about 1.2 acres, and annuity of 80 rubles and 32 rubles for other annual expense. Interpreters were paid about half as much. Often employed outside their traditional role, translators were also sent on a sensitive mission to the natives and were sometimes generously rewarded if they were successful. In one such notable case, Muhammad Tevkelev, who had been sent to Kazakhs in 1730s, rose from rank of translator to assume new titles of Major General of Russian Army and Vice Governor of Orenburg. And not incidentally, a new name, Alexei Tevkelev, not Muhammad Tevkelev. Yet most of the time of translators' incessant petition for overdue payments suggest that their salaries, like those of many other Muscovites, were delayed or remained unpaid. Москва бол орчуулагч нараа үнэлдэг байсан. 17 дугаар зууны сүүл үеэр гадаад харилцааны төвчөнд ажиллаж байгаа орчуулагч нар бол их хэмжээний цалин авдаг байсан. Жишээлбэл 300 чет газар, 301 чет нь 1.2 акр газар танилцдаг. Ингээд жилд 80 рубль, мөн 32 рублийг мөн жилийн зардалд нэмж авдаг байсан. Харин хэлмэрч нар бол үүний хагас хэмжээтэй цалин авдаг. Ингээд орчуулагч нар ихэвчлэн орчуулга хийхээсээ гадна зарим нь маш чухал ажил томилогдож явдаг. Үүнийхээ хариуд өгөөмөр хишгийг хүртэх тохиолдол байдаг. Хэрвээ тэд амжилттайгаар даалгаврыг гүйцэтгэх. Ийм нэгэн тодорхой жишээ гэх юм бол 1730-аад онд Казахын хамт улс руу илгээсэн Мухаммед Тевкелев гэдэг орчуулагчийн албан тушаалаас нь шууд Оросын армийн хошууч генерал гэдэг шинэ цолонд хүртэл дэвшүүлж Оренбург мужийн дэд захирагч болгосон. Ингээд мөн тохиолдлын биш мэдээж түүний нэрийг Мухаммед Тевкелев биш Алексей Тевкелев гэж өөрчлөн нэрлэсэн. Гэсэн байнгын цалингаа нэхэмжилсэн орчуулагч нарын тасралтгүй өргөдөл гомдлоос харах юм бол Москвагийн бусад орчуулагч нар бол цалингаа хоцорч авдаг байсан, эсвэл хизээч цалингаа авч чаддаггүй байсан байхаа.